Тийм учраас Паул Эфес номдэр хэлэхдээ та нар бат зогсохын тулд Бурханаас бүрэн хоёрыг дуулахыг авцгаа гэж хэлсэн баг шүү. Би жилийн өмнө бодит хамгаалт гэх номыг уншсан. Тэр ном маш их таалагдсан. Яаж Христийн нэрээр амьдралдаа бид бат зогсох вэ? Яаж бат зогсохын тулд бид Бурханаас тэр бүрэн хоёрыг дуулахыг авах вэ? Чижид болсон Mission Conference гэх тэрэнд оролцсон очиж. Тэгээд тэр конференцд оролцоод яг тэр номыг бичсэн Дерек Моррис гэдэг хүнтэй тийм уулзах тийм надад боломж гарсан. Тэр хүн маань манай ерөнхий чуулганы үйлчлэлийн хэлцэд ажилладаг, туслах гэсэн үг. Дээрээс нь хэрвээ та бүхэн мэддэг бол ministry гэх тийм сэтгүүл гардаг. Тэр сэтгүүлийг гаргадаг хүн. Тэгээд тэр хүн өөрөө бодит хамгаалт номыг бичсэн. Тэгээд тэр хүний зааж исэн лекцийг сонсож байхад дайсан ямар бодиттой байгаа юм бидний амьдралд. Гэтэл бид бодиттой эргэлдэж бидний эргэн тойронд эргэлдэж байгаа тэр дайснаа харсаар байтал суугаад ханддаг. Бид зэвсгээж бэлдэхгүй, бид дасгалаач хийхгүй, сэлмээж ирэхгүй бид суугаад байгаа. Харин та твцсээр байх юм бол, та зогссоор байх юм бол, та тулалдсаар байх юм бол та амиа олж байгаа. Тэрсэн өнөөгийн бидний энэ амьдарч байгаа энэ үед бид итгэл дээр бат зогсох хэрэгтэй. Хэцүү. Үнэхээр хэцүү. Дуурал 42 дээр тэр намайг сүрлийн нүхнээс шавар шавхаанаас татган гаргаж алхмыг минь бат бих болгон миний хөлийг хадан дээр тавьсан юм аа гэж хэлсэн баг. Тэгээ цааш нэгтэн гэсэн баг. Тэр миний аманд шин дуу болох бидний бурхан дөргөх магтаалын дууг оруулав. Олон хүн харан имэж эзэнд итгэх болно гэж хэлсэн баг. Юу гэж хэлсэн бэхээр биднийг батчиг шавраас татагдсан бас бат зогссон хөлмөн хадан суурин дээр зогсож байгааг хараад олон хүмүүс Бурханаас имэж эзэнд итгэх болно гэж Дуурал 40 төрөлд дээр хэлсэн баг. Амен. Инхийн тулд Бурхан биднийг хадан суурин дээр зогсоосон юм байна. Тэгвэл итгэлийн аханд дуусна. Бүгд хамтдаа өнөөдөр өөрсдөө яг юун дээр зогсож байгаа бодцох. Та юун дээр зогсож байна вэ? Таны итгэл та өөрөө юун дээр оршин тогтнож байна вэ? Тэр Христ болох, тэр хад болох Есүс дээр үү? Эсвэл та өөр зүйлс дээр оршиж байна уу?